Сайн байцгаана уу? Соко байна. Маргад байна. За бид хоёр энэ удаагийн дугаараараа Австралид 10 жил сурахад ямар байдаг талаар туршлага хуваалцах гэж байна. Маргадтайгаа. За тэгэхээр хамгийн ихний асуулт маань өөрийнхөө 10 жил хизээнээс хизээ хүртэл сурсан гэдгээс яриад эхлэх үү? За би 2019 онд анх 7 дугаар ангийнхаа яг сүүлээр Австрали улсад ирээд тэгээ 8 дугаар ангиа төгсчлөө сураад тэгээ буцаж Монгол яваад буцаж Австралид 11 дугаар ангиа төгсөж ирээд 2023 онд 12 дугаар ангид сурахаар ирээд тэгээ 12 дугаар анги үргэлжсэн. Яг одоо энэ тэгэхээр чин дунд анги ахлах анги айлал сурсан гэсэн үг шүү дээ. Эднүүсийн ялгаа нь яг Монгол ахлах анги болон дунд ангийн сургуулиудын ялгаа хэр байсан бэ? Монголд дунд сургуульд сурахад ер нь бол бүх төрлийн хичээлүүдээ үздэг штеп. Тэгэхэд энд болохоор яг жилд 12 хичээл сонгож үзээд тэгээд тэрнийх нь 2 нь заавал англи хэл байх ёстойгоор ер нь айгүй бага цагаар хичээлүүдээ үздэг. Тэгээд тэр нь Монголоос яг ямар ялгаатай вэ гэхээр нэг хичээл Монгол 45 минутаар ордог штеп. Энд болохоор нэг хичээл 75 минутаар орж өдөрт 4 удаагийн хичээл ордог байсан. Тэгээд дунд ангийнх нь ялгаа гэх юм бол Монголтой харьцуулахад дунд ангийн хүүхдүүдийн авж байгаа Австрали сурч байгаа дунд ангийн хүүхдүүдийн авж байгаа ачаалал нь харьцангуй Монгол хүүхдүүдийн авж байгаа ачааллаас арай бага. Юу үзмээр байна, юу хиймээр байна гэдгийг одоо туршиж үзэх боломж айгүй их гарч ирдэг. Тэгээд ахлах анги нь Монголын боловсролын системтэй харьцуулахад арай ачаалал их гэж харсан. Хэдий өөрийн сонгож байгаа 5-6 хичээлийг үзэж байгаа ч гэсэндээ нэлээд яг тэр 5-6 хичээл дээр нэлээд гүнзгий үздэг болохоор нэлээд ачаалал өндөр санагдсан. Сургалтын систем нь ер нь бол нэлээд ялгаатай. Тийм сургалтын систем бол агуулгууд нь ямар хөөсөн бэ? Одоо энэ нэг хичээл гүнзгийрүүлж байгаа шүү дээ. Монголын ахлах сургуулиуд ч юм бас өмнө нь өмнөх хичээл өмнөх одоо дунд ангид үзчихсэн байх лууханы хичээл нэрийг гүнзгийрж ордог ч юм уу байдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол би 8 дугаар ангидаа биш 7 дугаар ангид анх энд ирээд математикийн хичээлийг болохоор 8 дугаар ангийн математик үзчихсэн байхгүй юу? Монголын 8 дугаар ангийн математик. Монголын одоо би Монгол 7 дугаар ангийн математикаа дуусгаж ирээд энэ 7 дугаар ангийн математик үзье гэсэн чинь миний бараг 5 дугаар ангитай хийдэг гэсэн математиктэй адилхан байсан байхгүй юу? Тэгээд 7 дугаар ангид энд ирээд яг сүүлийн термээс сурахад би нэг анги дээшээ математик үзсэн ч гэсэндээ яг миний үзчихсэн юмнууд байгаа гэсэн байхгүй юу? Тийм болохоор яг баг дунд ангийн тэр 7-8 дугаар ангийн яг хичээлийн агуулгыг монголынхтай харьцуулах юм бол арай гайгүй харьцангуй зил явж байсан санагдаж байсан. Харин ахлах ангитай харьцуулах юм бол Монголд 12 дугаар ангид үздэг юмнуудыг бид нар яг ингээл энд болохоор бүр нэлээд гүнзгийрүүлээд айгүй их тийм өгүүлбэртэй бодлогод боддог байхгүй юу? Өгүүлбэртэй бодлогоор энэнгээр одоо юу болох гээд байгаа энэ нь одоо цаашдаа юунд хэрэгтэй болох юм гэдгийг нь айгүй их төлөв зааж. Арай амьдралтай ойр кейсүүдээр өгүүлбэртэй бодлогоо боддог гэсэн үг тийм. Яг байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлийг ярих юм бол байгалийн ухааны хичээлийг яг хим, биологи, физик гэж 6 дугаар ангиас эхэлж үздэг штеп. Энд болохоор яг гурвуулангийн нэг зүйл болгоод 9 дугаар анги хүртлээ яг зүгээр шинжлэх ухаан гэдэг талаараа үздэг. Тэгээ 9 дугаар ангиа төгсөөд 10-11-т орж ирэхээр яг хим, биологи, физик гэж 3 хувааж яг өөрөө сонгож алийг нь сонгож үзмээр байна гэдгээрээ үздэг. Гэтэ энэ яг Австралийн Виктория мужаас бусад мужуудаас ялгаатай л гэхдээ яг Виктория муж дотроо бол яг тэгж явдаг. Яг одоо ингээд Австралид ахлах ангид сурсан одоо бүх ингээд туршлагуудаа бодоод нэгээс 10 хооронд үнэлэх юм бол хэд гэж үнэлэх вэ? Дунд ангид бол нэлээд ачаалал бага явсан штэ. Тэр үед болохоор би бусад яг Монголд байсан найзуудаас амар хоцроод байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу? Би тухайн үед химийн хичээлд амар дуртай хөхөд байсан байхгүй юу? Тэгээ энд ирсэн чи яг хим үзэх боломжгүй. Тийм. Багталсан би тэгээд шинжлэх ухаан гэдэг хичээл авч байгааг байхгүй юу? Тэгээд тэр үед бол яг юмнаас хоцроод байгаа юм шиг ерөөсөө юм ингээд сурахгүй байгаа юм шиг ачаалал бүр багдаад байгаа юм шиг санагддаг байсан. Яг тэр үеийн одоо үзэх юм бол 10-аас би 6 гэж үнэлнэ. Илүү яг ингээд бусад хүүхдүүдтэй танилцах, илүү өөр одоо хүүхдэрээ байх боломж өгөх болчихсон. Тэгээд ахлах ангийн туршлага үнэлэх юм бол би үнэхээр 10-аас 11 ч гэж хэлж болно. Яг үнэхээр яг би өмнө нь математик бодохдоо яг яагаад бодоод байгаа ерөөсөй ойлгодоггүй. Энэ зүгээр юм олох хэрэгтэй байна л гэж боддог байсан. Энэ болохоор энийг яг юунд ашигладیں۔ Тиймэрхүү зүйлсүүдийг нэлээд төлхөө үзчихсэн. Тэгээд бас нэг сонирхолтой юм болохоор яг би 12 дугаар ангидаа ямар 5 хичээл сонгож үзсэн бэ гэхээр сэтгэл зүй, эрүүл мэнд, гүнзгий мат. Тэгээд дахиад гүнзгийгийн гүнзгий мат. Тэгээд англи хэл гэсэн ийм 5 хичээл үзчихсэн байхгүй юу?
Тэгээд сэтгэл зүй эрүүл мэнд нь болохоор одоо Монгол сэтгэл зүй гэдэг хичээлүүдийг ордог байсан ч гэсэн тэр нь илүү бид нарыг өөрсдөө таних одоо биднэрт юу болж байна гэдэг тэдрийг тодорхойлох зориулагддаг байсан чи энд болохоор сэтгэл зүй гэдэг хичээл дээр хүн яагаад стресстэй яг ямар хүчин зүйлс дотроосоо үүсэж байгаас бол гаднаас үүсэж байгаа хүчин зүйлс болоо одоо стрессийн даврыг кортизол гэж нэрлэдэг шүү дээ. Кортизол ямар үед өсдгийг, ямар үед буурдгийг талаар бүр нэлээд гүнзгий судалчихсан. Тэд нар яг амьдралч яг өөрийнхөө тэр туулж байгаа мэдрэгдэж байгаа стрессийг даван туулахад зориулсан амьдралд ойрхон хэрэглэж болохоор зүйлсүүдийг айгүй үзсэн заалгасан да. Багш нарын нь одоо харилцаанд ярил ямарсан бэ? За би дугуйнд ингэж болохоор нэлээд чанга сугалт сурдаг гэсэн байхгүй юу. Тэгээ энд ирсэн чинь багш нар яг ингэж найзууд шиг ингэж зурж өнгөрч явахдаа юу байна да, яаж ийн гэж амар хөөрхөн асууж босоодаг байсан. Тэгээд ахлахаа ингээд багш нар айлуулахаа ингээд энэ хүүхэдийг ойлгоо явчихсаа гэсэн тийм байнгын дэмжлэг үзүүлдэг нь бас айгүй таалагдсан. Нийт төвшин харьцаад байна тий. Хүүхдүүдтэйгээ. Тийм. Ангийнханы ч хувьд одоо хүүхдүүдийнх нь хувьд ч юм уу ихнийх нь хувьд дунд ангита манай үеийн одоо 7 дугаар ангийн 8 дугаар ангийн хүүхдүүд надтай харьцуулахад амар жоох хүүхдүүд шиг санагддаг байсан байхгүй юу. Яг анхан ингээ шилжилтийн насны эхлээл нэг амар хөөрхөн амар жижигхэн хүүхдүүд зөө. Би одоо жишээлх юм бол өөрөө 8 7 дугаар ангиас хойш өндөр болоогүй байхгүй юу. Тийм болохоор намайг бүр тэд нар ерөөсөө үеийнх нь хүүхд биш 10 дугаар анги 11 дугаар анги ихч мэгч боддог байсан бахуу. Би тэгдэг байсан. Тэгээд яг буцаж ирсэн чинь яг буцаж ирэхэд бол яг тэр мэдрэмж байсан юм чи энэ хүүхдүүд надаас одоо бас жоох л юм шиг мэдрэгдэх хаа гэсэн чинь үгүй. Тэр хүүхдүүд яг ер нь яг тэр хүүхдүүдийн шилжилт нь яг 9 10 дугаар ингээд аягүй явагддаг юм шиг байлаа. Яг нэг жоохон мачур болж ирэх төлөвшөх үе нь 9 10 дугаар ингээд болт юм байлаа. Тэгээд ер нь бүгдээрээ яг ирээдүйнхаа юу хиймээр байна, юу хиймээргүй байна гэдгийг мэддэг болсон. Хүнийг яаж хүндлэх, хүнтэй одоо яаж зөвөр харьцах, өөрийгөө яаж илэрхийлэх зэрэг нь тодорхой болсон байдаг юм шиг санагдчихсан. Одоо 10 жилийн хүүхдийн донд бүли хийрээд үгүй. Хүүл чиний experience туршлагаас. Яг би өөрөө бол яг тийм дээрлэхэлт энтерт өртөж байгаагүй ч гэсэндээ яг нийтлэг ингээд хүүхдүүдийг ажиглаад үзэнгүүт яг 9 дугаар анги 10 дугаар ангийн хүүхдүүд хоорондоо бие биенээ нэлээх дээрлэхэж харьцдаг юм шиг санагдчихсан. Тэр үед яг шилжилт нь явагдаж байгаа шүү дээ. Одоо би яг ямар хүн болох гэдэг яах гээд байгаа гэдэг тэр үеийн ойлгоод тэр хугацаанд хүүхдүүдийг бүлэгддэг хэрэг айгуу сонсогддог. Сургууль дээр ч гэсэн ингээ багш нар ингээд энэ хүүхдүүдийн дунд юм болсон байна, ингэж болохгүй энэ дандаа л 9 10 дугаар ангийн хүүхдүүд байдаг. Тэгэхээр ер нь бол 11 рүүгээ ороод ирэхээр тэр нэг мэдрэгдэхээ бол чамд бол нэг мэдрэгдээгүй юм шүү дээ. Янзаар үзэж байгаагүй. Тийм. Ахлаандуудад нь. Тэгтэл бас стил драма бол байсан. Гэхдээ арай 11 дор ингээд ороод ирэнгүүт хичээлийнхэн ч ачаал нэмэгдчихдэг болохоор хүүхдүүд яг тиймэрхүү сул цаг баг гараад ирж байгаа болохоор элдв янзын тийм хэрэгтэй хүүхд орооцолцохгүй хан шиг төгсгийг боддог болчих юм лээ. Тэгээд бас нэг зүйл нь болохоор энд 10 дугаар ангиа төгсөнгүүтээ VC өгөх эсвэл VM гэд хоёр хуваагдаад өөртөө сонгодог байхгүй юу? VC гэдэг нь болохоор их сургуульд яг орё, бакалаврын зэргийн төвшний зүйлс хамгаалъя гэж бодсон хүмүүс нь VC гэдгээ сонгоод яг 7 хоногт 5 өдөр хичээлдээ ирээд үзээд хичээлдээ суугаа явдаг. Харин VM буюу vocational major гэдэг нь төгсөөд шууд ажил хийх, эсвэл мэргэжил дэвшлүүлэх сургалтанд суугаад явъя гэд сонгодог. Тэр нь болохоор 7 хоног сургууль дээр 2 удаа ирээд 3 өдөр нь болохоор тийм жишээлх юм бол тийм дадлага хийдэг. Тэгдэг. Тэгэнгүүт яг нөгөө төгсөнгүүтээ шууд ажиллах боломжтой болоод төгсчтэй юм л шүү дээ. Шууд ажиллаж болно. Тэгээд TAFE хүүхдүүд аягүй ордог. Өөр чамд нэмж хэлмээр байна. Өөрөө энд одоо гадаад хүүхд болж ирэхээр англи хэл нь 2 дахь хичээл гэж хичээл байдаг байхгүй юу? Яг английн хичээл нь болохоор зүгээр английн яг анх native language нь англи хэлний хүүхдүүд болохоор англи хэл гэдэг хичээл үздэг. Яг гадаад улсаас ирж суралцж байгаа жишээлх юм бол Вьетнам, Хятад, би одоо жишээлх нь Монгол хүүхдүүд болохоор яг нийлээд англи хэл нь 2 дахь хичээл гэсэн хичээл үздэг. Тэр нь дандаа дотроо гадаад оюутнуудаар хүрээлэгдсэн. Тэгээ багш нь яг тэгэж яг тэр хүүхдүүдэд зориулж хичээлээ заадаг гэсэн юм шиг. Тийм. Тэгээд тэр хүүхдүүд төгсөөд адилхан яг шалгалт яг адилхан сэдвийн хүрээнд шалгалт өгнө л тоо. Гэхдээ яг гадаад оюутнуудын хүрээнд болохоор арай одоо юу гэх юм бэ?
арай одоо зөөлхөн маягаар шалгалтыг нь дүгндэг, үнэлдэг. Чамд одоо хэлний бэрхшээл хэр тулгарч ирсэн бэ? Чиний яг ирэх үеийн чи англи хэлний төвшин ойролцоогоор хэд байгаад тэгээ тэр нь хэр бэрхшээл тулгаруулж ирсэн байж чамд? За яг 7 дугаар анги руу буцах юм бол би анх энэ дээрээ шууд сургуульд ороогүй. Яг одоо ахлах сургуульд орох гэж байгаа 7 дугаар ангид орох гэж байгаа хүүхдүүдэд зориулсан юм хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүд байдаг байхгүй юу? Би тэгээд яг азтайгаар тэр нь бүр зүгээр л яг гадаад оюутнуудаас дүүрэн сургууль дээр байж болно. Эсвэл яг ахлах сургууль дээр ингээд байрлаад ахлах сургуулийн хүүхдүүдтэй хамт гадаад оюутнуудтай хамт хэлний бэлтгэл сууж болдог. Тэгээд би яг тэрийг Brunswick Secondary College очоод Brunswick-ийн англи хэлний тийм курсанд сууж байсан байхгүй юу? Зөндөө гадаад оюутнуудтай. Тэгэж би 6 сар буюу 2 тойрон 2 улирлыг яг тэр хэлний бэлтгэлд өнгөрөөсөн. Хэлний бэлтгэлд анх ирэхэд бол яг би үгнүүдээ мэдж байгаа. Гэхдээ тэднийг холбоод англиар ингээ өгүүлбэр болгож ярихад маш бэрхшээлтэйсэн. Тэгээ яг нэг хэсэг бол нэлээд ганцаарцсан яг 7 дугаар ангийн хүүхэд бол ингээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг бол маш хэцүү шүү дээ. Тэгээд аяндаа ер нь орчинд нь ороод ирэхээр үнэхээр яг яриад сурчт юм билээ. Тэр бол айгүй анзаарчихсан. Ойролцоогоор хэр удаа хугацаа шаардлагатай бэ тэр үед дасгад? Одоо яг буцаад ингээ өгүүлбэрээ холбож яриад хэлдэг болох. Миний хувьд яг тэр хэлний бэлтгэлийн ангид ороход нэлээд их хятад вьетнам хүүхдүүдтэй байсан. Яг хятад хүүхдүүд нь хоорондоо хятадаар яриад, вьетнам хүүхдүүд нь хоорондоо вьетнамаар яриад. Би ганцаараа монгол байгаа шүү дээ. Яг тэр хүүхдүүдэд уусахад ер нь ойролцоогоор нэг улирал үнэхээр шаардлагатай. Нэг улирал бол яг ганцаард юм байлээ. Тэгээд дараагаас нь яг ингээд нэг анги болчихж байгаа юм чинь дотроо гоё ингээд үйл ажиллагаанууд энэ төр хийгээл тиймэрхүү зүйл болоод ирэхээр найзууд голдол болчихсон. Тэгээд яг хичээлдээ суухад бол хэлний бэрхшээл нь гайгүй байсан тийм. Хэлний бэрхшээл гайгүй байсан. Яг өөрийгөө илэрхийлж чаддаг болсон. Юу хэлмээр байгаа ядаж ингээд хэлцдэг болсон. Ингээ өгүүлбэр холбоо ярьцдаг болчихсон байсан. Хэлний бэлтгэлийн дараа тэр хэлний бэлтгэлд суугаад ерөнхийдөө 6 сар суусан гэсэн шүү дээ. 6 сар суугаад хичээл багш чинь заахад ерөнхийдөө ойлгодог 100% ойлгодог болсон байсан. Яг 100% гэж хэлэхгүй ер нь нэг 80-ээр 75%-ийг нь бол ойлгодог болчихсон байсан. Тэгээд илүү цагаар сууж хичээлээ их ч юм уу тиймэрхүү шаардлага гардаг гэсэн үү? Нөгөө хичээл нь эсвэл өмнө чинь үздсэн юмнууд байдаг гэсэн болохоор харьцангуй гайгүй дүүсэн үү? Яг 7, 8, 9 дугаар ангид бол гэрийн даалгавар гэж ерөөсөө байдаггүй. Анги дээр юу хийн тэдрийгээ ингээл хийчихэл явна. Тэрийгээ дараа нь маргааш нь ингээд буцаж анги дээрээ сууж ирж хийдэг юм. Тийм. Ерөөсөө гэрийн даалгаварт бол 7, 8, 9 дугаар ангид ерөөсөө цаг зарцуулдаг байсан. Харин 12 дугаар ангид бол хичээлээ тараад зоолттой номын санд бол 3 цаг суудаг байсан. Өдөр болгон 12 дугаар ангид ирэхэд чинь чиний хэлний төвшин ойролцоогоор 12 дугаар ангид ирэхээс өмнө би IELTS зогсон байхгүй юу? IELTS би 6.5 авч ирсэн тухай үед. Тэгсэн чсэндээ яг ингээд ирсэн чинь бас л жоохон бэрхшээл тулгарч ирсэн. Яг багш нарын юу яриад байгаа нь айгу хурдан ярина штэ. Бүх хүүхдүүд нөгөөс англиар ярьдаг юм чи хурдан яриад хурдан ойлголцоод явчихна. Тухайн үед би ингээд заримдаа ингээд ойлгоогүй үлдсэн үеуд бас байдаг. Гэхдээ тэр нь юу тусалж байсан бэ гэхээр манай англи хэлний анги надтай нийлээ 4 хүүхэдтэй байсан байхгүй юу? Дөрүлээ одоо надаас бусдын гурлаа Вьетнам би ганцаараа Монгол тэгээ бид дөрөвлөснө байдаг гэсэн. Тэнгүүт багш сурагчийн тулж ажиллах цаг илүү тийм. Тэгээд манай багш амар сайхан сэтгэлтэй хүн байсан. Надаа яг манай англи хэлний багш ер нь миний сургууль дээр баг ирдэг шалтгаан байсан. Тэр хүнтэй ярьж нэг ойлголцохын тулд ирдэг байсан. Тэгээд англи хэл нь нэлээ яг бичих талын зүйлс, бичих унших талын зүйлс айгүй ихтэй байдаг байсан болохоор бараг эхнээс нь ч гэхгүй яг эсэ бичих одоо үндсэн одоо бүтэц юм байсан. Тэднээс эхлүүлээд айгүй тэгээд тасал болчихсон юм байлээ. Тэгээд сүүлдээ хүүхдүүдийн яриаг ингээд сонсонгууд ингэж хэлдэг юм байна, ингэж ингэдэм байна гэдэг ингээд дасчдаг юм байлээ. Энд ингээ 10 жил сурахад чам жоохон юм сэтгэлзээ өвд ч юм ингээ ганцаарцсан үед байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр үед гэр бүлийн талаас ч юм уу, эцэг эхийн талаас ч юм уу, асар хамгаалагч цуг амьдарч байгаа хүмүүсийн зүгээс хэр дэмжлэг үзүүлэх, одоо ямархуу дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм шиг чам санагдсан байна. Би ер нь өөрөө айгүй яриа хүн байхгүй юу. Тэгээд гэртээ харангуйтаа өдөр иймэрхүү юм болсон, тиймэрхүү юм болсон гэдээ ер нь гэрийнхэндээ байнга ярьдаг. Тэгээд тэрийг сонсдог хүн байхад айгүй тийм ээ сэтгэлээсээ
намайг хүн сонсож байна гэдэг мэдрэмж аюу хэрэгтэй юм шиг санагддаг байсан. Тэгээд тэрнээс гадна манай англиний багш нэлээд хүн сонсдог, хүнтэй ярилцдаг хүмүүс нь тэр хүнтэй ярилцахад яг ингээд би энэ хүнд ойлгогдож байна, би энэ хүнд ингээд сонсогдож байна, энэ хүнд хүрж байна гэдэг мэдрэмж амар хэрэгтэй. Хүнд ойлгогдож байна гэдэг мэдрэмж аюу хэрэгтэй юм шиг санагдчихсан. Тэгээ 12 дугаар ангийн үеийн ачааллын дунд болохоор манай гэрийнхэн юу н аягүй дэмждэг байсан. Надаар ерөөсө хоол моол ингээ гэрээ ажил мэл хийлэгдэггүй. Яг ингээл чи өөрийнхөө юмд яг нэгэн жил чамд байна. Чи энэ хугацаагаа өөртөө ингээ зарцуулаад өөрөө ашиглах хэрэгтэй гэдэг. Ерөөсө тийм ар гэрийн тийм дарамт шахалт бол аягүй баг үзүүлж байсан. Миний хоолыг хүртэл ингээ бэлгэж өгдөг байсан болохоор. Тэр нь бол чамд нэг амар том дэмжлэг болсон. Ядчил нэг ачаа ингээ нуруунд дээрээс ингээ авцсан байсан. Тусдын болж байсан. Тэгээд энд 12 дугаар ангиад төгсгöd VC сонгосон хүүхдүүд болохоор сонгосон хичээлүүдээр шалгалт өгдөг. Тэр шалгалт нь Монголын одоо эсэлтийн ерхий шалгалттай адилхан зарчмаар ер нь явагддаг. Гэхдээ нэлээд урт шалгалтууд байдаг. Энд болохоор Монгол болохоор тестүүд бүгэлдэгтэй ээжтэй тест бүгэлдэж. Энд бүр айгүй их задгаа даалгавар байдаг. Тэгээд англи хэлний шалгалт нь 3 цагт 3 хэсэг хичүүлдэг. Тэгээд зарим хичээлүүд дээр яг сонгох даалгавар байгаа ч гэсэн тэгээд задгаа даалгавар нь илүү өндөр оноотой. Тийм болохоор нэлээд чанга шалгалтууд авагдчихсан. Яг түрүү жилийн яг сүүлээр авагддаг байхгүй шалгалтууд нь. Тэгээд тэр шалгалтуудаа өгж дууссаны дараа яг одоо энэ можид байгаа хүүхдүүд одоо өгсөн шалгалтуудын дүнг нь бүх одоо можийн хүүхдүүдтэй ингэж жагсааж гаргадаг. Тэгэж гаргасан жагсаалтаараа ATAR гэдэг оноо өгдөг. ATAR оноо нь болохоор жишээлх юм бол би болохоор 8605 гэдэг оноо авсан байхгүй юу? Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр энэ можид одоо тэр VC гэдэг шалгалт өгсөн хүүхдүүдийн 8605%-аас илүү өндөр тоо авсан гэсэн тодорхойл тийм одоо ранк гаргаж өгдөг. Тэгээд тэр авсан оноогоороо их сургуультаа ордог. Их сургуулаас нь одоо ийм мэрэгжилдэр ийм оноотой хүүхдийг авна гэж цаанаасаа заагаад өгчдөг. Тэгээ тэрнээс өмнө одоо Виктория мужийн тэр их сургуулийн эсэх өргөдөл нь болохоор 9-10 сард явагддаг байхгүй юу? Тэрнгээрээ өгсөн сонгосон хичээлүүдээрээ тэгээд 12 сард тэр ATAR гэдэг дүнгээ авсныхаа дараа сонгогдоод цаанаас нь сургууль нь ингээд миний оноог шууд харах боломжтой. Тэр оноог харж агаад за чи энэ курс тэнцсэн байна гэдгээд цаанаас нь сургуулийн гэж олгодог. Тэгээ нөгөө нэг сонгосон сургуулиуд нь эрэмблэгддэг гэсэн шүү дээ. Одоо хамгийн их найз сургууль сурмаар байгаагаа хамгийн нэгдүгürt нь сонгоод тэгээд хоошоо 1 2 3 4 гэдэг. Тэр нь болохоор яг надад бол 8 сонголт байгаа. Тэгээ 8 сонголт нэгээс 8 буюу нэг нь хамгийн их ормоор байгаа курс, 8 нь болохоор энд яг орж болно гэж бодсон одоо курсүүдээ ингээд эрэмблээд явуулдаг. Тэгээд ер нь бол цаанаасаа зөвлөлт юм байлээ. Яг нэгдүгээрт үнэхээр яг яалтчгүй энд заавал орно, энд л ормоор нь гэсэн курсээ заавал оруулъя гэж зөвлөлт юм байлээ. Тэгээд би яг хамгийн ихэнд одоо сонгосон тэр сонголтоороо тэнцсэн. Тэгээд тэрнээс доошуудынх нь хариу нь бол ирэхгүй. Тэрнээс доошх курсууд нь болохоор за энэ хүүхэд эхнийхээ сонголтод тэнцсэн байна гэж миний оноог харж үзэхгүй энэ хүүхдийг одоо авъя гэж бодохгүй. Харин эхний сонголтондоо тэнцээгүй одоо эхний одоо тийм сайкл байдаг байхгүй юу? Эхний сайкл, эхний сургуулиудын ярианы сайкл, 2 дугаар сайкл гэдэг нийтдээ 3 сайкл байдаг шиг санагдаж байна. Тэгээ тэрнгээрээ эхнийхэн сайклд нь хэрвээ одоо 5-т сонгосон хичээлээ 5-т сонгосон курстэй тэнцсэн байх юм бол дараагийн сонголтын дээр нэгт эсвэл 2-т ингээд сонгосон курстэй тэнцсэн байх боломжтой. Тэгэхээр эхний сайкл дээрээ 5-т нь тэнцсэн байлаа шүү дээ. Эхний дөрөвдөө тэнцээгүй. За тэгээ 2 дахь сайкл дээрээ эхний дөрвөөсөө аль нэг нь тэнцсэн байж болно. Тэгэхээр 5 одоо эхний сайкл дээрээ 5-даа тэнцчээ тэрийг сонгохгүйгээр төр хоолт хийчих болно. Тий. Эсвэл заавал режектлэх ёстой юу? Тэрийг хоолт хийж байгаа ихэнх сургуулиуд ерөн сургуулиудын хариугаа 1 сарын 31-нд accept хийж гэнэ үү, decline хийж гэнэ үү гэдэг хэл гэдэг юм л л дээ. Тийм болохоор тэр хүртэл ингээд харагдаж байгаа. За энд орж болох юм байна. За энийг төр хоошин тавьчих гэж агаад ингээд тэр бол харагдаж байгаагаараа л өөрөө төр хоолт хийгээд байж болно шүү дээ. Зөв. Тэгэхээр бас дэжгүй юм тий. Тэгээ зарим сургуулиуд нь болохоор оноо нь гарахаасаа өмнө conditional offer явуулчихсан юм байлээ. Тэгээд чи үнэхээр яг тэрэнд ормоор ах юм бол тэрийгээ бас тэр оноогоо харахаасаа өмнө тэр conditional offer accept хийх хэрэгтэй гэдэг. Ер нь хүн өөрөө яг харж агаад алиндаа нормоор оноо сонгох ёстой юм. 10 жилийн одоо сургуулиуд дээр нь
мэдээ сэтгэл зүйч гэж байгаа хэ тэ. Тийм сэтгэл зүйчдэр чи орж ирсэн нь ер нь хэр хүүхдүүд ер нь хэр нээлттэй ашигладаг вэ тэрийг? Хүүхдүүд энд миний ажигласнаар болохоор хүүхдүүд нэлээд их 12 дугаар анги скол зарим үеуд дээр ер нь хүнд үе тохиолдсон шүү дээ. Тэр үед дээр яг сургуулийн well-being хариуцсан консулер гэдээ байдаг. Тэгээд тэр хүн дээрээ цаг авч агаад яг ярилцах цаг гаргаж агаад айгүйх очдог юм байлээ. Тэгээд тэр хүмүүс нь цаашдаа тэр хүүхдийг бас ингээд follow up хийгээд яаж нэжнэгээд асуугаад үргэлжлүүлээд явдаг юм байлээ. Ер нь тиймэрхүү спортоос сургууль айгүйх байдаг. Жишээлх юм бол LGBTQ хүүхдүүд байдаг шүү. Тийм хүүхдүүдийн клуб байдаг. Тийм хүүхдүүдийг одоо бүрэн хүлээн зөвшөөрч спортлдог тийм баг хүртэл байдаг. Сургуулийнхаа удирдлагуудаас тийм баг. Тэгээ сургууль болгон ер нь одоо Aboriginal хүүхдүүд тэгээд LGBTQ хүүхдүүд тэднийг бүгднийг яг included мэдрэмж өгөхийн тулд тийм ер нь бол аюу спорт үзүүлдэг. Тийм тэрийг бас хүүхдүүдэд таниулахын тулд тийм сургалтууд аюу ордог. За Австрали улсад яг суралцахад 10 жил суралцахад 2020 оноос хойш яг сургуулийн 9 цагаас 3 цаг хүртэл 6 цагийн хугацаанд уцаа оролдож болохгүй гэдэг полиси гарч ирсэн. Яг намайг ирсний дараагаар. Тэгээ тэр полисийн яадаг вэ гэхээр уцаа ерөөсөө оролдож болохгүй, уц заавал локер дотор үлдэх ёстой. Гэхдээ хичээлийн дундуур болохоор хүүхэд болгон ер нь девайстай байдаг, лаптоп, скол, iPad-тай байдаг. Тэрэн дээрээ заавал хичээлэл хийх ёстой. Угаасаа цаанаасаа нэг сургуулийнхаа Wi-Fi-ны одоо Instagram, Facebook энэ орж болохгүй гэсэн ингээд цаанаасаа ингээд хаяглаад өгчдөг. Тэнгүүт хэрвээ уцаа орлох юм бол яадаг вэ гэхээр уцаа орлож байгаа багшд баригдчихлаа гэж бодъё л та. Тэгэж баригдсан бол багш нь шууд уцыг хурааж аваад офис руу илгээдэг. Тэгээ офис дээр заавал асран хамгаалагч аав ээж нь заавал уцыг нэрж авах хэрэгтэй. Хүүхдэд ерөөс уцыг өгдөггүй. Тэгээ аав ээж нь тэгээд ирэхгүй бол уцын тэр офист байгаа л. Тэгээд ахлах анги дунд анги адилхан уу? Адилхан үү тий. Ахлах ангиусан ч гэсэндээ адилхан тий. Одоо ямар нэгэн байдлаар хүүхдэд emergency болвол яах вэ? Одоо тэрийг багш нь мдээгүй байгаа тохиолдолд хажууд нь байгаа сурагч багш руу гүгээл тэгэл багш нь шилдвэр дийдгүү тий. Тэгэхгүй бол утас бол үнэхээр хориотой. Аха. Гэхдээ тэр нь болохоор Виктория мужид New South Wales-д болохоор арай өөр байд юм шиг үлээ. Тий энд нөгөө нэг энд биш ээ. Ер нь Австралийн яг мууж мужаараа дүрм журмууд нь жоохон өөр байдаг. Тэрийг бүгдээр амар сайн бодолцоорой, анхаараарай. Яг Австрали гэдгээр шууд тэр чигтэн дүгнж болохгүй мэл шүү. Мууж мужийнхаа дүрм журмууд нь өөр өдөг учраас яах вэ хүү гэдгээ сайн судалж байгаа дэрмээр юм шиг санагдсан шүү. Тэгэхээр ер нь бол одоо 10 жилээ ирд сурах гэж байгаа ч юм уу 10 жилийн төгсөөд сурах гэж байгаа ч юм уу хүмүүст хандаж хэлэх үгүй юм. Ер нь өөрийгөө хайрцаглаад хэрэггүй гэж би хардаг. Би өөрийгөө айгу хайрцагласан юм шиг санагддаг. 12 дугаар ангидаа буцаж ирээд яг нөгөө нэг миний дотор байсан эго намайг айгу хайрцаглуулсан гэх юм уу. Би өмнө нь яг Монгол сурдаг байхдаа амар олон найзуудтай тэг хүүхэд байж байгаад энд ирээд яг ямар ч найзгүй бүр яг зүгээр л шинэ хүүхэд гэдэг нэрээр ирж байгаа шүү дээ. Тийм болохоор би ингээд хүмүүс өөртөө над дээр ярих бах уу гэж ерөөсө хүлээгээд байдаг байсан юм шиг санагдчихсан. Бити тэрээ яг ингээд хүнтэй танилцмаар байвал гоё ярилцаад ерөөсө тэр хүүхдүүд чамайг нэг шүүмжлэхгүй тусалцаа хэрэгт болсон үед чинь гоё сайхан сэтгэлтэй хүүхдүүдээ сайхан туслаад өгдөг. Тийм хүүхдүүд зөндөө байдаг болохоор өөрийгөө бити ингэж дараарай. Өөрийнхөө яг дотоод хүн чинь яг ямар хүн байсан тэр зүйлээрээ л өргөжлүүлээд ингээд сураасай л гэж хүсдэг тий. Баярлалаа. Тинтээ надаас тийг санагддаг. Би ч нэг 10 жил сураагүй ч гэсэндээ яг бид нар нөгөө нэг мэдэхгүй шинэ орчинд ирчихэж байгаа болохоор тэрнээсээ ингээд яг хаанаас яаж хэлхийг мэдэхгүй жоохон хан мөргөж хэсэг байд юм шиг байна. Тэгэхээр маргадын хэлснэнтэй адилхан өөрсдөө битээ харьцаглаарай. Энд ингээд нөгөө бас Аз хүмүүсийн ялгаа гарч иж магадгүй бах. Гэхдээ энд бол ингээд хүмүүс 8 нээлттэй байдаг. Ойлгоход ингээд бүгдээрээ амар юм нээлттэй сэтгэлгээтэй хүнд ямар ч асуудал тулгарч иж магадгүй гэдэг юм байр суурьтай байдаг болохоор хүнд туслахад ерөөсөө халгаадаггүй юм бэлээ. Тэгэхээр чиний хилчин төгдрээд гацаад түлхүүрүүгээрээ ярьжсэн чамаагүй ярилцаад тэгээд ярилцаад ахаар яг нөгөө чих онгоогоод энэ үгийг ингэж хэлдэг юм байна гэж чиний хэлсэн шиг тэгээд хамаагүй дээрддэм бэлээ те. Тэгэхээр яг ан харж байгаа ер нь 10 жилийнхэн болон түүний ээж авууд нь яг энийг сонсож байгаа бол бүгдээрээ яг тэгж өөрсдөө битээ харьцаглаарай.
одоо Монголд байдаг шиг ерөөсөө чиний дуудлага чинь ямар байх ерөөсөө сонирн биш. Дүрм чи ямар байх ерөөсөө сонирн биш. Тэгээ хамгийн гол нь л зүгээр яг чи түлхүүрүүгээр ч хамаагүй өөрийгөө яриад өөрийгөө ингээд комфорт зоноосоо гараад тухтай бүсээсээ гараад хамаагүй нэг хүн дээр кофе суугаад уугаа сууж байгаа хүн дээр ч хамаагүй очиод зөвшөөрөл авч очиод тэгээд юм асуугаад мэдгүй юм тодруулах гад үзээрэй. Тэгээл ихээр нэг аяндаа алхам хийдэг болоод эхэлдэг юм шиг санагдсан. Тэгээд одоо яг энэ дэр одоо 10 жилийн хүүхдтэйгээ ирж амьдрах байгаа эцэг эхчүүд байх юм бол яг үнэхээр хүүхдийн чинь хэлний мэдлэг яг бүр үнэхээр яг ингээд таарах хүн бол заавал хэлний бэлтгэл суух нь зөв шүү гэж зөвлөмөр байна. Хэлний бэлтгэл суухгүйгээр шууд сургуульд ороод явна гэх юм бол маш их цаг хугацаа, маш их одоо шантрал амир мэдрэгддэг. Тийм болохоор хэлний бэлтгэл бол үнэхээр цаг үрж байгаа зүйл бол биш шүү. Тийм биш 6 сар гэхэр чи дараагийн семестрийн эхлэхээс өмнө одоо дараагийн жилийн хичээл нь эхлэхээс өмнө ирээд тэгээд 6 сар бэлтгэл цуугаад явчвал зүгээр ахна шүү дээ. За тэгээд өөрийнхөө туршлагыг хуваалцсанд баярлалаа Маргадаа. Баярлалаа. Таад маань бас энийг сонсоод Маргадаас өөр 10 жилийн тухай тодруулж асуумаар зүйлс байх юм бол бидэнтэй холбогдоод бас асуугаарай. За манай Маргадаас асуулт хариулахад бэлэн байх болно. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.